Павны өнөөдөр амгалан альтгая. Тэгэхээр бид бүхэн одоо өнөөдрийн алцуулах гэж байгаа энэ сэдв бол бид бүхэн өнөөдөр одоо яг тэгэхээр ер нь бол монголчууд ярьдаг тийм ээ. Хүн бол хөшөж өгөхөөс хөшөж өгдөг. Тэгэхээр бид өнөөдөр энэ даяаршигдсан ялангуяа энэ нийгэмд бол хөдөлгөөний хомсдол маш их байгаа. Тэгэхээр эрүүл мэнд одоо эрхэм чухал. Тэгэхээр эрүүл мэнд эрхэм чухал бид өнөөдөр яаж энэ хөдөлгөөнөөс өрсөн сэргийлгүй хөдөлгөөнөөс одоо бид нар өөрсдөө яаж ангид байх вэ? Өнөөдөр одоо юу гэх юм одоо юу гэх машин тэгээд техник их хүчний бол хөдөлгөөний хомсдол байгаа. Тэгэхээр хүн эрүүл байж урт наслна гэдэг бол ерөөсөө экологийн одоо байгаль экологийн нөлөө бол 20-25%, биологийн хүчин зүйлүүд бол 20%, эмчийн талаас гэдэг юм эмнэлгийн талаас 10%, тэгээ бусдууд нь бол хувь хүнээс өөрөөс нь юусэн шууд шалтгаалдаг юм чиртэй байна. Тэгэхээр бид нар өнөөдөр юу гэдэг магадгүй ингээд ажил хийдэг хөдөлмөрлөлт бид нар хөдөлгөөнтэй байдаг гэдэг боловч яг тэр өнөөдөр эрүүл байх зүй ёсон үндсэн хөдөлгөөн мөн үү биш үү гэдэг бас их асуудал байнамаа. Тэгэхээр мэдээж магадгүй өнөөдөр бид нар бодид явна гэх юм уу хөдөлгөөний юу яхаа тууд ингээд боди хийгээд ингээд булчингаа хөгжүүлээд зөвхөн гарын шууны булчин гэх юм уу өвгөний булчин гэх юм уу шууны булчин ингээд одоо өсөлхийн гэдэг юм өвзмөж гэдэг юм ингээд булчингийн хөдөлгөөнүүд хийгээд байдаг боловч тэр тухайлсан хөдөлгөөн бол нэг л чиглэсэн хөдөлгөөнүүд хийгээд хөгжиж байдаг. Тэгэхээр ер нь дэлхийд дээр өвчний шалтгааны үүслийн одоо өвчний шалтгаануудын гоолын бол 6% бол энэ хөдөлгөөний хомсдол as тэл хөрн үүсдэг. Тэгээ хөдөлгөөний хомсдлоос болоод юу гэдэг энэ бүхний хавдар гэдэг бүдүүн эзний хавдар тэгээ артерийн даралт ихсэх, сахарны өвчин, за зүрхний хэм алдал, за тэгээ ясны сэргижил, үеийн өвчний өвчин. Энэ олон маш өвчин юмнууд бол үүсгэж. Тэгэхээр магадгүй өнөөдөр бид нар энэ хөдөлгөөний хомсдлоос яаж урьдчилан сэргийлэх юм бэ? Энэ хөдөлгөөний хомсдлоос яаж гарах юм бэ гэдэг энэ нууц бол бидний өнөөдөр ярих байгаа энэ эргэл мөргөл энэ зүйл бас байна гэдэг энэ асуудлыг тавьж бид судлах. Тэгэхээр хүний биеийн физиологт хүний биед бол одоо хэр зэрэг одоо хүний биеийн одоо физиологт мөргөл хэр зэрэг нөлөөлд юм бэ гэдгийг одоо энэ судлах зорилго тавьсан. За энэ зорилгын хүрээнд энэ зорилтуудыг тавиад одоо мөргөл хийх нөлөөлж байгаа тэр зүйлүүдийг антропометрийн буюу биеийн хэмжилтийн үзүүлэлт тэгээд зүрх сүсний систем басан зохицох үйл ажиллагаанд хэр зэрэг нөлөөлдөг юм байна. Тэгээд одоо энэ биеийн нөлөөд ихэд хөлс гараад одоо электролитийн баланс буюу натрий, кальций эдний хязгааг авдаг юм байна. Энэ ямар одоо биеийн одоо шингэний зүйлүүдэд ямар одоо сүрэн нөлөө байдгийг гэдэг судлах юм зорилго тавьсан байна. За судалгаанд бол нийт 90 хүн хамрагдсан. За одоо энэ дээр бол энэ байгаа нь 50 хүн болвол мөргөл хийсэн, йог хийсэн. Тэгэхээр йог мөргөлийг бас харьцуулж үзүүлсэн юм байна. За тэгэхээр судалгааны ажилд бол мэдээж судалгаанд хамрагдах хүмүүс хасах шалгуур гэж байдаг. Тэгэхээр судалгаанд одоо хамрагдах хүмүүс бол одоо 20-с дээш насны жирэмсэн биш тийм ээ. За тэгээд хасах шалгууртай бол одоо шинэ үеийн бүдүүн эзний өвчтөй дээр үеийн үеийн өвчтний өвчтөй гэх юм хавсгасан эмгэгтэй хүмүүсийг орцдог байна. Тэгэхээр статистик болсон судалгааны юу бол арифметикийн сэнэгцэн дундаж тэгээд дундаж хазайлт тэгээд тий шалгуу стата 12 програм гэж хийсэн байгаа. За тэгэхээр энэ ашигласан материалууд нь бол одоо хэмжилтийг бол тууцсан мэдээ ашигласан. За тэгээд электролитийн балансыг туснаас одоо цус аваад цусандаа бол одоо натрий, калий, фосфор гэсэн байгаа. За мөн одоо цусны даралт тийм ээ. За мөн тэр давсны уус мөлдөө натрийг уулгаж тэгээд энэ йогтойгоо хавсарч утсан байна. Тэгэхээр
Энэ насан туршийн үйл ажиллагаа гэдэг бол хүн одоо ч бидний өдөр алхах гэдэг юм уу, ямарваа нэгэн биеийн эрхтний ажил хийхэд амьсгаад гэдэг юм уу, тодорхой хэмжээгээр биеинд одоо нөлөөлөл үзүүлнэ шүү дээ. Тэр хүн амьсгаад юу яадаг. Тэгэхээр энэ насан туршийн үйл ажиллагааг бол биеийн жин өндөр тэгээд диастал буюу дээд доод даралтыг хамруулж үздэг. Тэгээд 2.1 байвал бол одоо хангалттай дасан зохицох чадвартай байна гэж үнэлдэг. 211-ээс 320 бол дасан зохицох одоо хүчтэй байна. 321-ээс 434 бол энэ хүчтэй байна. 431 байх юм бол дасан зохицох алдагдаж байна гэж үздэг. Энэ бол судалгаанд бол ингэж одоо жишээ мөргөл хийх одоо дасан зохицох чадвар хэзээ байна гэж үнэлдэг юм байна. Тэгэхээр бид нар мөргөл бол хоёр янзын мөргөл үүдэг. Бүтэн мөргөл, хагас мөргөл гэж. Энэ бүтэн мөргөл, хагас мөргөлийг бол хүмүүс зааж өгөөд тэгээ 3 сар түүбиэс судалгааны объектыг бол 2 хуваасан. Нэгт нь бол тэр одоо натрийн одоо давсны уус мөл уулгаад явахтай харьцуулсан. Нөгөөх нь бол мөргөл хийдэг хүмүүсийг 3 сар 90% судалж үзсэн байна. Тэгэхээр мөргөлийн ерөөдөө зарчим нь бол энэ дээр харж байна тийм ээ. Тэгэхээр орой дээрээ үзүүл тушаа, зөвхөн тушаа гэсэн 3 байдлаар авдаг. За энэ дээр бол бас мөргөл хийсэн мөргөлийн зургууд байна. За энэ судалгаанд хамрагдсан хүмүүс бас харагдаж байна. Тэгэхээр судалгаанд бол нийт 90 хүн хамрагдсан. Энэ 90 хүний бол хүүсээ навчих юм бол эрэгтэй 24, эмэгтэй 76 хүн хамрагдсан байна. За энэ дээр нийт бол антропометрийн хэмжилтүүдийг бол 13 хэмжилт хийсэн байна. Биеийн жин, тэгээд цээжний тойрог, хэвлийн тойрог, уулганы тойрог, за тэгээд өвзөг шуу, шилбэний тойрог 13 хэмжилт хийсэн байна. Тэгэхээр энэ хэмжилтүүдийг бол судалгааны өмнө, судалгааны дараа гэдэг. Тэгэхээр судалгааны дараа гэж хийгээд ёо дээр бас мөн адилхан бас биеийн жингийн тэгээд одоо буулган шуу цээжтэй тайван үзсэн байна. Тэгэхээр дасан зохицлын үнэлгээ бол хэвийн хадгалагдж байна гэж бодож байсан. За тэгэхээр физиологийн ер нь мөргөлийн физиологийн одоо талаас ямар механизм байх вэ гэхээр ер нь бид нар аливаа нэгэн хөдөлгөөн хийхэд тархины гадарч 2 секундэд бол ямар нэгэн байдлаар сэрэлвчдэг. Одоо магадгүй нэг зүгээр хатахад сэрэлвчдэг. Тэгэхээр хөдөлгөөний төв ингээд одоо юу яагаад хөдөлгөөний төв тэнгууд симпатик сэргэнгүүд зүрх судасны үйл ажиллагаа идэвчээд тэгэхээр сүүний хүчил бас ихсдэг. Тэгээ магадгүй өнөөдөр бид нар ингээд нэг хөдөө ингүүд газар ингээд нэг юу гэдэг ухаадаг ч юм уу ямар нэгэн биеийнхний энэ маргааш гар хөндөрчлээ. Ингээд тэд огцон үлдчих. Тэр чи яаж юм учир сүүний хүчил хөндлөж тэгээд таардаг. Тэгэхээр мөргөл хийснээр тэр 30 дахь сүүний хүчлүүд жигд тархаж өгч байна гэдэг ингээд харуулсан байна. Тэгээд адреналин ингээд буурдаг. Тэгээд зүрх судасны үйл ажиллагаа бас буураад симпатик буураад ирэнгүүт энэ парасимпатик ихсдэг, сэргдэг. Тэгэнгүүт эзний гөрүүлцэх хөдөлгөөн ихсээд тэгснээр бодисын солилцоо эрчимтэй явдаг. Бодисын солилцоо бид нэр бодисын солилцоо хэвэн явж байгаа гэсэн. Тэгсэндээ уламжлалт зохиол номын юу мөргөл хийснээр зүрхний зурсамжлалыг арилгах нь эзний гөрүүлцэх гэж үнэ сайжруулна. Тэгээд зүрх судасны үйлдэл сайжирдаг. Тэгэхээр юу н магадгүй бид нар эмээ өвөө гэдэг юм уу? Юу н одоо бид нар хуучих юмшилтаа нэг юм байна. Мөргөл хийдэг. Тэгээд одоо аргалаа түүдэг. Иргэл одоо нуган сүмээ гороолдог. Судар оройд одоо орой гэрээ тойрдог юм байдаг. Энэ чинь яаж нэгвэл данан одоо бидний одоо юу гэдгийг идэвхтэй эрүүл мэндэд хэрэгтэй ийм хөдөлгөөнүүд байжээ гэдгийг эндээс оруулж байгаамаа. Тэгэхээр мөргөл хийх энэ йог хийсний одоо эхлэх цаг авч үзэхэд бол мөргөл дээр бол одоо тэр арай гэхдээ юу н ойролцоод байсан л да. За энэ дээр бол мөргөл йогийн бас одоо хэвийн болон дараах одоо юу харьцаж үзсэн ба. Тэгэхээр йог мөргөл бол харьцангуй хоёулаа адилхан дуу. Их тийм тооны юу статистик юу нэг зүгээр бага. За бид түрүү яасан тийм ээ нөгөө электролитийн балансуудыг 3 дахь зорилт нь бол электролитийн балансууд кальци,
магний, натрий, хлор гэсэн энэ дөрвөн зүйл. Эдгээр бол бодис солилцоонд оролцдог. Бидний булчин шүмэс нь хөдөлгөөн хийхэд оролцдог энэ элементүүд байна. Тэгэхээр кальц одоо энэ судалгааны эхний өдөр, 3 өдөр, 6 дахь өдөр энэ давсны усмлаа уулаа мөрөглөө. Тэгээд эхлэх өдөр ингэж байж байгаад 3 өдөр буураад тэгээд 6 дахь өдрөө бол яаж юм сүүлийн өдрөө бол ингээд. Тэгэхээр ер нь зөвхөн мөргөлдөр ажиллаж байхад энэ электролитийн балансууд буурчаад дараа нь хэвийн хадгалагтаа жигд байсан. Йога бодов. Йогийн талаар яг ингэж йогийн гидс цэвэрлэх дасгалыг та бүхэн мэдэн байна. Йогийн гидс цэвэрлэх йогийн яг энэ давсны уус мул уугаад тэгээд ингээ гидсийг цэвэрлдэг энэ дасгал энэний хийсэн судалгаа байдаг. Тэр судалгаатай энэ мөрөглийг ингээ харьцуулаад үзвэл харьцсангуй мөргөл болов уу гэдэг дараагийн энэ бол хадгалагдах нь одоо 3 дахь өдөр 6 дахь өдөрт ингээ хэвийн хадгалагдах нь сайн байсан. За холоор уусан юм адилхан тийм үү. За дараагийн нэг нь бол энэ супермен гэдэг орчин цагийн энэ дасгал байна. Энэ супермен дасгал мөргөл хийж байгаа энэ хоёрын олдсож байгаа булчин бол ерөөсөө адилхан байна. Тэгэхээр мөргөл хийхэд 200 гаруй булчин оролцдог булчин шүмс. Супермен гэдэг энэ дасгал бол дасгалыг хийснээр бүх одоо хамгийн их шилэмтмэл одоо ямар сандаа супермен гэдэг нэртэй байх одоо тийм ээ. Тэгэхээр энэ супермен гэдэг дасгал энэ мөргөлийн энэ хоёр бол булчингуудын яг оролцож байгаа одоо үндсэн 8 том булчин байна. Тэр үндсэн 8 том булчин яг цуг оролцож байгаа. Гэвч эндээс давуу тал нь магадгүй өнөөдөр бидний мөргөл хийснээр дээд мэдрэлийн үйл ажиллагаа, векттэй мэдрэл тайвшрах тийм ээ. Энэ нэг зөв үйлдэлээс байгаамаа. Ингээд дараах дүнэлтүүдийг хийсэн. Тэгэхээр ер нь хүмүүс мөргөл хийснээр биеийн жингийн индекс энэ масс биеийн жингийн одоо ерөнхийдөө болцсон буюу одоо цээжин биеийн гэдэг юм уу хөлний шууны тэр бүх булчингууд жигд хөгждөг юм байна. Хэмжилтээр дараа нь бол энэ зүрх судасны системийн үйл ажиллагаа төрөний дасан зохицох үйл ажиллагаа гэсэн тийм 2.1 бол дасан зохицох хэвийн сайн байна. Тэгэхээр энэ үйл ажиллагаа нь сайн байна. Гуравт нь бол бид нар өнөөдөр энэ электролитийн балансуудыг жигд хадгалж өгч чаддаг юм байна гэсэн юм. Анхаарал татах. Тэгэхээр ийм л байгаа юм. Бид нар яг зүгээр энэ таны одоо бид нар өнөөдөр тэдэн удаа өдөр алхлаа тийм ээ. Тэгэхээр алхалтын тоомуудыг энэ үзэж болно. Тэгэхээр яг зүгээр байнгын тэр 90 хүн хамруулсны 40 хүний бол ерөөсөө яг байнгын мөрдөг одоо өдөр болгон мөрдөг энэ хүмүүсийг одоо сонгож аваад нэгдүгээр асуулт нь бол тэрийг ашиглаж болно. Хоёр дахь асуулт нь бол тэр байнгын мөрдөг хүмүүсээ цуглуулад тэгээд одоо юу гэдгийг мөргөл гэдэг бол бас нэг талаас бид нэр шашны зан үйлээс бухнаа тавиад ч гэдэг юм уу дотор нь маань мэгзэн уншаад тэгээд ингээ мөргөхөөр магадгүй өнөөдөр бидний дээд мэдрэлийн үйл ажиллагаа буюу энэ тайвшрах энэ биш нөлөөлж. Тэгэхээр зүгээр нэг бид нар дасгал хийх тийм ээ. Тэр мөргөл хийх бол орондоо ялгаатай нь бол тэр харин уншсан дээрэс нь бид нэг
анхаарал төвлөрүүлж байгаа энэ бол маш чухал. Тэгэхээр магадгүй өнөөдөр тэр бид нар бол 40 хүнээ яг юу яасан та 20 хүнээ бол ерөөсөө мөрөгдөө хэмжээтэй тэрийг бол одоо хэмжиж болно. Мөрөгдөх 20 хүнээ бол яг сургуулаад яг 3 сарын турш тэгээд яг мөрөглөө зааж өгөөд яг мөрөгдөх юм чинь тэгээд ингээд цуг мөрөгсөн. Энэ маш чухал та. Тэгэхээр өнөөдөр бидний үгний энэ шишин болоод тийм нөгөө бас хүчил бишрэлээр зүгээр одоо харанхуй шүү биш бас одоо шинжлэх ухааны та тэгэхээр мөргөл гэдэг бол бид нар зөвхөн мөргөл унш хийдэг харин уншдаг энэ бол хин бүхэн хийж болно. Энэ бол хин бүхэн хийж болно. Дээрээс нь энэ тус эрдэн буюу ямар хэрэгтэй тийм ээ. Өнөөдөр энийг хийснээр бид ямар одоо үр дүнтэй гэдгийг нь гаргаж их одоо энэ судалгааны ажлыг боловсруулж байна. Дээрээс нь таны асуусан энийг бол ямар ч хүн хийж болно. Амгаа заавалчгүй ингээд одоо явна. Тэгэхээр бэлтгэл бол өөрөө олон төрөлтэй. Одоо амьсгалын бэлтгэлүүд байгаа. Амьсгалын бэлтгэлүүд байгаа. Тэр дэян одоо ням хийгээд ууланд суудаг ч юм уу тийм ээ. Тэгэхээр бэлтгэл бол өөрөө олон төрөлтэй, олон хэмжээстэй, олон юм хэлбэрүүд байна. Тэгэхээр ер нь бол магадгүй бид нар өнөөдөр энд бол нэг сэтгэлийг олж аваад өнөөдөр мөргөх гэдэг бол бас бидний эрүүл мэндэд хэрэгтэй байна гэдэг энэ мэднээс автгүй нэг амьдралдаа хөвшмөл болоод тэгээ өнөөдөр зүйл бол одоо буддийн шишний юм яаж байгаа бол цаана ямар учир учиртай ямар шалтгаантай юм гэдэг хүмүүсийг харж судалж байгаа тийм ээ. Дээрээс нь хөгжиж байгаа. Тийм учраас өнөөдөр энэ хөгжлийн одоо нэг сэтэл магадгүй энэс сэтэл аваад энэ чинь нэрээ хэрэгтэй байна гэдэг нэг цааш нь хөгжүүлэх юм болж байна. Когато духни явуулснаа яг гэтэл мууч яваа миний ирээд хэлсэн духни мэн болно. Гэтэл цаг үеийн хамаатай зүйлүүд асуултууд зөвхөн яваад байна. Био тийм надад бас зугаалаад тийм надад одоо ялангуяа намайг сүдээд хүмүүс цаана хатуу тавьчихаа. Яг бол амтны хатуу хавид би бас нэг амтны үсэлт одоо нэг баан хүн гэдэг цаана хатуу вэгэн хүн тэгээд ямар ч одоо хот хатуу дээр ингээд одоо хими юм бүр ажиж цаана цаана гэж юм болтой тэгээд заавал мах тийм муу гацтай юу хэвээр боодоо тэгээд тэгэхээр нэг юм байна. Хүн бодлогын адилхан хөлөг болгож ороод үүж. Тэгэхээр өнөөдөр бид нар магадгүй энэ бидний өнөөдрийн ярьж байгаа, явж байгаа бүгд нэг хэмжээстэй, бүгд нэг хэв хэмжээ байх хэрэгтэй. Өнөөдөр амтны гаралтай хоол идэхгүйгээд шар тус хэрэглэхгүй гэдэг юм уу, амтны сүү хэрэглэхгүй. Энэ чинь бол нөгөө би өөрөө энэ хүн хэлдэг. Тэгээ энэ хүн учраас юу гэдэг магадгүй өнөөдөр бид нар тэр эцсийн төтөл болох хальтаа байхгүй. Тэгэхээр альва нэг юм яг хэв хэмжээнд нь ямар өдөр одоо шиг Монгол бол 6 өдөр тодорхойлж хуваадаг. Жилийн 4 өдөр гэж 6 өдөр тодорхойлж хуваадаг. Өвлийн эхэнд дунд тэгээ дунд нь завсрын 4 сарын 16-наас 6 сарын 15-ны хооронд тэгжирлийн буюу завсрын өдөр гэж хуваадаг. Тэгэхээр цаанаас манай монголчууд бол энэ эдээ ундаа энэ хоол унд явж бүгд ийм
зүй зохистой. Одоо би яг энэ сая ярьлаа шүү дээ. Бид нар өнөөдөр юу гэх юм 40-50% биднээс шалтгаалтай гэхээр магадгүй манад ээж аав нар намар хайлган цагт морой тураач нь одоо тарах хэрэг авсан байгаа. Явган яв гээд тэр алхуулдаг. Дээрээс нь аргалаа түүдэг чинь нэг хэвэн ингээд. Тэгээд гороо хийгээд ингээд дугуйсан тойрч штэ. Энд чинь бол яг спорт талхаа шиг яг. Тэгэхээр өнөөдөр магадгүй өнөөдөр тэр бид нар анхаарлаа төлөвлүүлээд тэр ингээд зөв амьдралын хэв гişшэл гэдэг нь маш хэрэгтэй. Хооллолтын дээр яхад бол магадгүй өнөөдөр яг vegetarian тийм ээ. Яг тэр одоо цагаан хоол одоо яг ингээд дотоод чи бас юу байгаа шүү дээ. Бүр нэг ямар ч амтны гаралтай идэхгүй ч гэдэг юм. Тэгэхээр тэр ямиг ямар үйлрээд ямар махбодтой. Өнөөдөр магадгүй сарууд эрдэнэ багш бит хоёр бол адилхан настай байсан, адилхан ихтэй байдаг ч гэсэн яг бит хоёрын өгөгдөл өөр байхгүй юу. Тэр нөгөө хийшэр бадгоно гэдэгтэй адилхан, сангвиник холиор плазмат нэгэн хойл гэсэн дөрвөн тип гэдэгтэй адилхан бидний өнөөдрийн тэр ярьдаг хэлдэг бие махбодын онцлог өөр. Тийм учраас яг дөрвөн тип байна шүү дээ. Удаашлангаах бол 7 хэлбий байдаг. Хийшэр хавсалсан, бадгоншаар хавсалсан гэдэг дан 3 хавсалсан 3 гурмал гэдэг 7 бэлэг чанартай байхгүй. Тэгэхээр юусоо өөрийн тэр өгөгдөл тэр махбодын онцлог үйлрэл энэ бүхэнтэй холбоотой бидний эрүүл амьд төрж өсөдөг бол өөрөө гэсэн юм байна. Тэрнээс энэ сайн гинэ гэж ингээд шуураад байдаг. Буруу мэдэж юу яадаг тэр маш буруу. Тэгэхээр ерөөсөө бид өнөөдөр өөрийнхөө биеийн онцлог тохирсон тийм ээ хэдэн цагт удах хэрэгтэй, хэдэн цагт босох хэрэгтэй юм. Ямар хоол идэх юм? Ямар килокалори авах хэрэгтэй юм? Магадгүй өнөөдөр 2300-2800 килокалори өдөрт авах хэрэгтэй гэж бодоход магадгүй. Би өнөөдөр ямар ажил хийдэг вэ гэдээс л хэрэгтэй. Биеийн хүчний ажил хийдэг бол яг тэр хэмжээний килокалори авах хэрэгтэй байхгүй. Нарийн тооц нарын хэрэгтэй байх. Тэр яг цусны бүлэг бол яг тэр дөрвөн типтэй бас яг зөв тийм ээ. Тэгэхээр тэр дөрвөн тип буюу дөрвөн хэлбэр чинь яг удаашлангаа хооны дан 3 хавсалсан 3 гурмал гэдэг 7 бэлэг чанартай яг цэлтдэг л да. Тэгээ өнөөдөр бид нэр хүн гэдэг объект, хүн гэдгийг судалж байгаа тийм ээ. Тийм учраас тэр өрөнд орон гэдэг юм уу Монгол, Англи, Америк ерөөс хамаахгүй яг л нэг л зөвхөн маань нэг байна. Agora, eu não conheço outros muitos casos de яг сэдвээс хайлсан ондоо асуудал л да. Тэгээд юу зүгээр ер нь тэр хүн гэгэрэх хүн гэгэрэх гэдэг бол өөрөө таач гэгэрч болно хажуу хин шиг. Тэр хүн өөрөө юу гэдэг сэтгэлийг одоо тэр сэтгэлийн одоо ариус сэтгэлийг номогдох сэтгэлтэй холбоотой. Тэгээ бурхан шишний тэр мацаг барих гэдэг тийм ээ. Мацаг бариад одоо шин жанан хийгээд гэх юм уу агууд одоо ням хийгээд 3 жилээр эднэгээ бүр юу ч идэхгүй ингээд сууж байгаа мужаа эдгээр бол яаж процесс солилцоог өөрөө болгочихж байгаа. Тэгвэл тэр аливаа нэг юм одоо бид нар магадгүй өнөөдөр энэ байшинд орж ирэхэд бол энэ шатаар ингээд өксөд хоёр хаалга хамжид орж яг тэрнтэй адилхан аливаа нэг юм өөрөө шатараасан юм зэрэмжүүдтэй тэргээрээ л явах хэрэгтэй. Тэгэхгүй шууд өнөөдөр би цагаан хоол идээд бяцлагаад ингээд үдэ анаа суугаад ингээд баг гэрч нэхэд бас хэцүү тийм ээ. Тийм учраас аливаа нэг юм өөрөө бол одоо ийм шатараасан өөрөө баг юм учраас одоо ярил энэ өөрөө том сэдв. За. Энэ гурван шалтгаантай ажиллаж байна. Нэгдүгээрт нь магадгүй өнөөдөр эмэгтэй хүн өөрөөсөө бас тийм баасынхаа анхаарал бас турах гад тийм. Чиндээ судалгаа гарч бас эмэгтэй хүн яг өөрөөсөө анхаарал муутай. Тэгээд одоо юу гэдэг нь нэг судалгаа сарж яхад ингээд
аливаа нэг юм дүү стичүүд их бага ханддаг шүү дээ. Тэгэхээр тэр байж магадгүй 2 хяналттай судалгаа учраас зүгээр л одоо өөрөөсөө хүссэн хүмүүс судалгаа дамжсан. Тэрнээс ч үгдгийн за та өнөөдөр яг энэ нэгж судалгаа дамжуулах шүү гэж олцог учраас судалгааны тохиол хяналттай судалгаа учраас тэгж хамаардаг. Тийм үү? За баярлалаа.